За өглөө өдөр өрөөний минь 11-аас сурагч Наранбаяр байна. За одоо манай медиа клубээс явуулж байгаа ингээд Behind the Best гэдэг айгүй гоё подкаст цуврал эхэлж байна. За манай өнөөдрийн зочингоор болвол манай сурагчны хайртай манай сэтгэл зүйч Нарангаа багш маань ирсэн байна. За өөрөг танилцуул. За баярлалаа. Намайг оролцуулж бас ингээд анхны дугаартаа урьж байгаад маш их баярлалаа танай клубийнханд. За тэгээд намайг Нарангаа гэдэг. Намайг мэдгүй сурагчид байх юм бол би 8-аас 10 дугаар ангийнханд social emotional learning буюу сэл хичээлийг заадаг сэтгэл зүйч байгаа. За өнөөдрийн сэдв бол үерхэл ба шохоорхол заяа. За хоёулаа шууд асуултууд руугаа орно. Тэгээд эхний асуулт болохоор манай үеийнхэн 10 жилийнхаа маань дурлал ба шохоорхол гэдгийг адилхан гэж ингээд ихэнх хүмүүс нэгж боддог заяа. Та яг тэрэн дээр яг юу гэж бодож чинь та нэг өөрийнхөө байр суурийг ингээд илэрхийлээч. За монгол хэл дээр болохоор дурлал, шохоорхол гэдэг хоёр үг ерөнхийдөө адилхан үгээр явагддаг. За өөрөөр хэлэх юм бол илүү одоо тайд ойлгох гээд байгаа зүйл нь магадгүй хайр гэдэг ч юм уу те. За тэгээ энийг яг англиар нь бол олоод ирэх юм бол falling in love эсвэл одоо crushing on someone гэдэг ч юм уу тийм байдлаар орж байгаа хгүй. Тэгэхээр энэ хоёр хоорондоо яг юугаар ялгаатай юм бэ гэхээр crashlах буюу одоо хин нэг шохоорхоод дээ шүү дээ те. Шохоорхол бол ихэвчлэн яадаг вэ гэхээр хүний physical appearance буюу одоо гадна төрөх байдал эсвэл маш basic information-ээр тулгарсан байдаг. Одоо жишээлх юм бол адилхан сонирхолтой болохоор адилхан кино дуртай болохоор магадгүй тэр хүний стайл нь гоёсэн эсвэл айгүй хөөрхөн царайтай гэдэг ч юм уу те ийм айгүй basic information дээр тулгуурлаад энэ бүр амар гоё хүн гэдэг ч юм уу те тэгээд давхар өөр ямар зүйл дээр харагддаг вэ гэхээр зүгээр л чиний ийм одоо төсөөлөл байдаг crush гэдэг бол яагаад вэ гэхээр чи тэр хүнийг нөгөө царайг нь хараад гоё санагдсан байж байгаа байдал нь гоё санагдсан тэр хүний талаар ямар ч тийм одоо ширхэгч муу зүйлийг олж харахгүй болцсон байгаа учраас яг нөө одоо тэр хүнтэй байвал ийм байх та тийм байх та гэдэг одоо ийм нэг юм хийсвэр зүйл дээр амар тийм дурлцсан байдаг. Тэрнээс яг тэр тухайн хүнд дурлсан уу гэхээр тэр хүнийг тийм ч амар сайн мэдхгүй зүгээр л тэр байгаа байдал гоё зүйлд нь ингээд тасцсан сурцсан байдаг. Харин falling in love буюу одоо тэр хүн дурлцсан хайрлаж байгаа тэр үед болохоор яадаг вэ гэхээр илүү ийм deep connection дээр одоо тэр хүнийг ойлгодог. Өөрөөр хэлэх юм бол хайрладаг гэсэн үг. Одоо тэр зүйлд нь дуртай байдаг. Жишээлх юм бол зөвхөн царайнд нь биш тэр хүн юу бодож сэтгэдэг, тэр хүн ямар personality буюу одоо зан чанар байдалтай юм те тэр тэдгээр бүх зүйлүүдэд нь ингэж автдаг, хайрладаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр ингээд дээрэс нь бас нэг ялгаа нь юу вэ гэхээр хүн хэнийг нэг крашлж явах үедээ тэр хүний хайжууд амар сандардаг. Им зүгээр контролтой тийм байх одоо боломжгүй болчдөг амар insecure болдог тэр хүний хажууд. Тэгээ ингээ хин нэгэн өөр хүн одоо жишээлбэл тэр crashтай зүгээр ярьж хахад л хүртэл ингээл би тэр хүнтэй өөрийгөө жишдэг ч юм уу те би юм биш болохоор ингээ тэр хүнтэй тэгж ярьж чадахгүй нэг ч юм уу хажууд нь байхад ингээ зүрх байнга чичрэх ч юм уу те эдгээр зүйл чинь бол хорхоод тэр хүнийг ингээ гадна талаас нь харж байгаа байдал байхгүй. Харин одоо дурлаад ирэх юм бол мэдээж тэр хүндээ одоо дурлаад буюу яг ин falling in love за ер нь бол хайрлаад эхлэхлээрээ тэр хүний хажууд аим тухтай байдаг. Өөрөлдөх юм бол тэр хүний хажууд одоо inner peace гэдэг нь шүү дээ тийм. Илүү юм тухтай өөрийнхөөрөө яг юм өөрөө өөртөөгөө байгаатай адилхан тийм сайхан мэдрэмжийг авдаг гэж ойлгож болно. Маш урт юм ярьчлаа. За энэ чис айгүй утга учиртай байсан. Би ч бас яг тэгж боддог юм биш үү биш үү? Би өөрөөсөө нэг юм асууч юм. Би ингээд өмнө ингээд нэг охин сайн байсан байхгүй юу? Тэрэнд ингээд би өөрөө ингээд хүнд ингээд дуртай сэтгэлээч гэдэг юм илчлэгтэй ингээд өөрхөн дуртай зүйлийг ингээд provide хийгээд тэр хүнд ингээд тийг сэтгэл гаргаж харуулдаг. Яг тэр хүний ингээд дуртай зүйл нь юу байсан бэ гэхээр ингээд юм чигмэл тоглоом флаши байгаад байсан байхгүй юу? Тэгээ би баг ингээд баг 7 хоног болгон цаа ингээд минис ороод нэг флаш яваал тэнгуүтлээ ингээд дахиад байж байгаа л төлхөрний хосор авч өгөөл. Тэгээд байсан. Тэг би яг тэр хүнд ингээд яг ингээд тэр дурлал байсан уу, шохорхол байсан уу гэдэг бол ингээд үнэхээр
жоо ойлгоогүйс энэ дээр яг юу гэж бодож байна да. За одоо энэ дээр жишээлх юм бол би чиний ярьж байгаа сонсголоор ийм контролгүйгээр тэр зүйлийг ингэж айгу олон давтамжтай тэр хүнд ингээ provide хийгээд шүү дээ. Энэ нь өөрөө яаж юм гэхээр дурлах үед бидрээс яадаг вэ гэхээр допамин гэдэг даавар ялгардаг. Тэгээд энэ яадаг вэ гэхээр яг тархины энэ одоо шагнал, урамшуулал, мотивашн өгдөг хэсэг дээр дохио өгдөг гэсэн. Тэгэхээр энэ зүйл нь яг л юм drug хэрэглэсэнтэй адилхан одоо эсвэл ийм гоё чихэр идсэнтэй адилхан эсвэл магадгүй амар цангаж байгаа ус уухлаар нэг гоё идэг шүү дээ. Яг түүнтэй адилхан тийм гоё мэдрэмж одоо энэ чамд хэрэгцээтэй шүү, гоё шүү, энийг дахин давтамж хэрэглэе гэдэг тийм мэдрэмжийг өгчөж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө мэдлгүй тэр хүнийг баярлахыг харах амар дуртай. Одоо тэгэнгүүт л ингээд тэр хүнтэй байгаад тэр хүн баярлал ч юм уу чамд ингээл ямар гоё юм бэ гэдэг ч юм уу магтаал урамшуул өнгөт л ингээл нөгөө тохиоч асаал гэсэн үг байхгүй. Тэгэхээр дахин давтагдаж тэр үйлдэлээ дахиж хийсээр л гэсэн. За тэгээ энэ маань болохоор ихэнх хүмүүст одоо 4 сараас жил хагасын хооронд үргэлжилдэг. За тэгээд түрүүн чиний асууж байгаа асуулт юм болохоор энэ бол дурлал юм болов уу эсвэл одоо юм шохоорхол ч юм уу тийм болов уу гэж байгаа шүү дээ. Энэ бол шохоорхол. Яагаад вэ гэхээр одоо тэрний дараа чи болцсон байна шүү дээ. Одоо ингээд тэр өмнө нь тэгжсэн гэдэг чинь чи болцсон байна тийм үү. Тэгэхээр ингээд хүн угаасаа ямар нэгэн байдлаар одоо falling in love буюу хин нэгний хайрлаж байгаа үедээ тийм бүр ингээд extreme үйлдэлүүд хийгээд байх нь ер нь бага байдаг. Одоо ихэвчлэн юм шохоорхож байгаа ч юм уу дөнгөж дорлож байгаа тийм ихэнх үедээ хүмүүс аягүйх цэцэг бэлгэлдэг ч юм уу те бие биендээ одоо хамаг сайнараа ингэж гаргаж харгалдаг ч юм уу те тийм байдаг. Тэгэхээр миний хувьд бол энэ бол шохоорхол зөвхөн ихэнх үеийн тэр одоо юм сэтгэл хөдлөлттэй байдал гэж ойлгож байна. За спич нэлээд хөөрхөн том хэлчихээ бас. За энэ асуулт нэг тиймэрхүү байт юм байна. За дараагийн асуулт айгуу гоё. За би энийг шууд өөрөө жишээ дээр аваад ирчихье заяа. За саяны охин байгаад байгууз. Ингээд нэлээд сэтгэл гаргаад нэлээд бас хөрөнгө мөнгө зараад тэгээд юм авч өгөөд тийм болцсон заяа. Тэгээ нэг ойролцоогоор нэг сараас 2 сар болсон баг. Яг тийм байдлаараа. За яг тэр үед болохоор ингээд нэг юм үерхсэн ч биш, үерхээгүй ч биш, тийм харилцаанд байгаа ч биш, байгаагүй ч биш, их тийм сони юмд орцсон заяа. Тэгээ тэрийг нь болохоор ингээд манай үеийнхэн бол ингээд situationship гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Та яг тэрний талаар юу гэж бодож байна? За situationship гэдэг чи одоо ингээд яг ингээд махчлаад орчуулах юм бол нэг нөхцөл байдлын харилцаа гэдэг утгаар ойлгоход байна шүү дээ. За энэ харилцаа болохоор яг одоо сүүлийн үед амар их явдаг гэсэн нөгөө commitment байхгүй relationship гэж ойлгож болох байхгүй юу? Commitment гэхээр одоо бие биендээ амлсан амлалт ямар нэгэн байдлаар ингээд харилцаатай шүү гэдэг юм хариуцлагатай харилцаа гэх юм уу те ингээд бие биенийхээ өмнө амлалттай харилцаа гэсэн үг. Тэгэхээр ер нь бол ямар ч амлалт байхгүй харилцааг situationship гэж ойлгож болно. За тэгээ situationship-ийг мэдээж хүн болгон угаасаа л одоо тодорхой хэмжээгээр шууд энэ бол situationship болчлоо да гэдгийг ойлгох боломжтой. Тэр нь юу вэ гэхээр тоёрт ямар ч одоо тийм ирээдүг харж байгаа зорилго байхгүй. Зүгээр л уулздаг. Зүгээр л ингэж байдаг. Гэхдээ тэр хүнтэй ингэ ирээдүй ярих ч юм уу тийм яриа ерөөсө болохгүй. Тэгээ ярьж байгаа ярианууд яадаг вэ гэхээр дандаа юм superficial одоо ингээл зүгээр юм өөр зүйлсийн талаар улс төрийн талаар ярьдаг ч юм уу. За одоо өсвөр насны хүүхдүүдийн хувьд гэх юм бол одоо магадгүй хин нэгэн одоо idol ч юм уу одоо celebrity ярьдаг ч юм уу те эсвэл сүүл болсон ховжвиг ярьдаг ч юм уу. Гэтэ яг тэр хүн хин юм бэ? Чи яг ямар сонирхолтой вэ? Чи яг ямар хүн юм бэ? Хамааг юусоо сонирхож юугасаа ямар ч тийм ярилцаа болохгүй. Эсвэл хин угаасаа л бие бинийгээ сонирхгүй ч юм уу те. Гэтэ уулздаг, харилцдаг. Гэтэ тэр нь бас давхар consistency буюу одоо энэ хүнтэй би маргааш уулзна гэсэн тийм ихтгэл найдвар байхгүй. Өөрөөр хэлэх юм бол чи өнөөдөр уулзсан гэтээ тэр хүнтэй маргааш хизээ уулзгаа мэдгүй. Эсвэл өнөөдөр ингээд чаталж исэн гэтээ маргааш чатлах хэсэг нь одоо эргэлзээтэй бас. За эсвэл одоо энэ дээр бас ингээд давхар юу орж ирдэг вэ гэхээр хоёр хүн ингээд бие биендээ бас ингээд юм байнгын тодорхойгүй байдал үүсгэх. Одоо жишээлх юм бол уулзна гэж байгаа мөртлөө уулзахгүй ч юм уу те. Эсвэл ингээд давхар бас ингээд өөр хүмүүстэй чадалдаг ч юм уу те. Тэгээд тэр хүн байхгүй болчих юм бол чи яг ганц бие хүн шиг болчдөг. Одоо өөрөөр хэлбэл уулзаж одоо 3 4 хоног уулзаж ирсэн нь тэр хүнтэй уулзахгүй нэг 5 хоног болонгуудаа чи шууд сингл хүн шиг байдаг ч юм уу те. Ингээд ямар ч тийм одоо юм relationship байгаа биш юм шиг болдог гэсэн. Тиймэрхүү байдлаар энэ situationship-ийг ялгаж болно.
За биш үг нийлээ том бүтлгүүчээ үргэлээ. За. За. Бүр яг намайг ингээд бас яг тэр үед яг тиймэрхүү яг situationship гэдээ байгаад орцсон байх үед нь яг ингээд би бас давхар өөрөө ингээд жоохон яг тийм commitment байхгүй ингээд их хүнтэнд өөр харилцаа үүсгэх гэдэг чинь тиймэрхүү юм гараад байсан байхгүй юу? Яг тэрэн дээр нь ингээд юу гарч ирж байгаа вэ гэхлээр биш үү? Онлайн харилцаа зөвөр ингээд те гудамжаар авчлаа. Энэ ямар хөөрх охин бэ? Ажиг нь авч те. Тэгэл чатлаад эхэлдэг. Яг тэр нь яг ингээд үнэхээр яг зөв үү? Аха. За одоо тэрэн дээр буцаад нөгөө саяны situationship-ийг яриа л да. Тий situationship-ийг жишээлх юм бол хүмүүс ингээд нөгөө одоо муу гэдэг ч юм уу те эсвэл энэ болохгүй гэдэг ч юм уу. Тэнгүүд энэ бас нөгөө сайн талтай муу талтай. Сайн тал нь юу гэхээр чи тэр харилцаанд ямар ч амлалт байхгүй учраас одоо ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн хувьд те ингээд та угаасаа л одоо хин нэгтэй гэрлэх гэж үерхийг байгаа шүү дээ. Зүгээр л ингээд айгуу гоё юм одоо туршлага хөрөнгөлөх ч юм уу те одоо хин нэгтэй харилцаж үерхэх нь цаана ямар одоо зүйлийг туршлага ингээд хөрөнгөлүүлээд дараа нь ингээд те магадгүй үнэхэр жинхнээс гэрлэх хүн дээрээ эмэгтэй хүмүүс юм байт юм ээ эмэгтэй хүмүүс юм байт юм ээ гэдэг ч юм уу те. Тэгэхээр тэр зүйл дээр бас айгуу situationship тусалдаг. Дээрээс нь одоо хитрхийх одоо юм одоо мэдээж ингээд ямар нэгэн relationship дээр бол айгүйх тийм emotional байдлаар айгүйх ингэж өөрийгөө зарцуул. Одоо өөрийнхөө юу хэмдэ сэтгэл хөдлөлийг амар их зарцуулдаг гэх юм уу одоо юу хэмдэ тий өөрийгөө одоо хариуцлагатай байлгах гэдэг ч юм уу айгүй олон зүйл дээр ингэдэг. Тэгэхээр тиймэрхүү зүйл байхгүй учраас маш юм бас яг тэр талаар давуу талтай. За сул тал нь юу вэ гэхээр хүн өөрийгөө үн цэнэгүүгээр мэдэрч эхэлдэг. Одоо зарим хүмүүс хэрвээ энэ харилцаан дээрс одоо магадгүй үерхэн гэж бодож исэн чинь situationship-д орчдөг ч юм уу те. Тэнгүүд хүний өөртөө итгэл амар ундаг. Би биш болохоор эсвэл би муу болохоор намайг ингээд сонгохгүй байгаа юм байна гэдэг ч юм уу те. Тэгээ эсвэл ингээд байнгын ингээд итгэл найдвар тэгээд идэг ч юм уу. Би энэ хүнтэй одоо хэзээ нэг цагт болох байхаа гэдэг ч юм уу. Тийм итгэл найдвар тэгээд яваад идэг. Эсвэл одоо энэ маань өөрөө юм хариуцлагагүй харилцаа руу бас чиглүүлдэг. Одоо дахиад дараагийн хариуцлагагүй харилцаа руу чиглүүлээд нь шүү дээ тий. За тэгээд тэгэхээр чиний жишээн дээр жишээлбэл хин чамаагүй хөрхөн харагдах юм бол шууд ингэж явдаг ч юм уу тий. Одоо над дугаар өгөөч ингэж гэдэг ч юм уу. Энэ бол яг нэг тийм буруу үйлдэл бол бас яг биш. Яагаад вэ гэхээр чи тэр тухайн хүнд угаасаа commitment үүсгээгүй. Ингээд үерхэж байгаа шүү. Одоо тэг бит хоёр юм чухал шүү, харилцаанд байгаа шүү гэдэг тийм зүйл байхгүй учраас that's okay буюу одоо ингээд чи тэр хүнтэй ярина уу одоо тэр хүнтэй ингээд те зөвшөөрөл авна уу хамаагүй гэсэн үг байхгүй. Тэр нь өөрт чинь хамгийн гол нь тухгүй байсан уу гэдэг чинь амар чухал гэсэн. Тухгүй гэдэг нь яг одоо жишээлх юм бол би тэр хүнтэй харилцажсэн байж энэ хүнээс дугаарыг авчлаа да гэдэг ч юм уу. За нэг тиймэрхүү байдгийн байж. За дараагийн нэг бас нэлээ манай 10 жилийнхэнд тохиолж байгаа хөөрхөн том асуудал зам юм. Яаж хүнд хэрхий яаж те ингээд сэтгэлээ зөв илэрхийлэх вэ те. Жишээлбэл манай дээр ингээд арай жоохон баг байхад ч гэдэм юм уу. Яа те нөгөө охин өдөж хоргоогоол те. Хаа нэг чихэр мэхэр ингээд өгчөөл маа. Халтаарч арчилсан болд нь штэ. Ингээд яг одоо ингээд манайд ингээд ахлахаа ингээд ороод ирсэн нэлийн ингээд тийм mature болоод эхэлсэн. Яг тэр үед ингээд ихэнх ингээд хөвгүүд, охтууд ингээд яаж ингээд зөвөр илэрхийлэх үү гэдгийг мэддэггүй юм бэлээ. Тэгээд та тэрэн дээр яг юу гэж бодож байна? Хэрхий яаж илэрхийлвэл одоо ингээд зүгээр юм бол тэрэн дээр таны өөрийнхөө бодлыг өгөөч. Одоо хайр сэтгэлийг илчлэх өөрийгөө одоо ингээд илчилж байна гэдэг нь хүн болгонд айгу өөр байж болох сэдвүүд. Тэгэхээр тэрийг одоо жишээлбэл яг ингэж л хийх юм бол болно гэдэг нь код шиг ч юм уу эсвэл юм дүрм журм гэсэн зүйл байхгүй. Тэгэхээр мэдээж одоо тэр тухайн илчлэгч байгаа тэ сэтгэлээ илчлэгч байгаа хүн чинь өөрөө ямар хүн бэ гэдгийг бас бодож болно. Зарим хүмүүс илүү тийм шулуухан тийм зүйл туртай байдаг ч юм уу. Зарим хүмүүс болохоор арай одоо юм тий магадгүй одоо юм яста нөгөө чихэр өгөөд байвал айгу туртай байдаг ч юм уу те. Зарим хүмүүс одоо ингээд хоол авч өгөөлөх юм бол тэгэл цаанаас ойлгоол ингээд дуртай болж байгаа ч юм уу те. Тэгэхээр ингээд хүн болгоны хувьд айгу өөр байдаг зүйл гэсэн. Тэгэхээр энэ дээр хамгийн гол байх ёстой зүйл нь юу вэ гэхээр тэр хүнд ямар нэгэн байдлаар хор хохирол учруулахгүй байх дээр анхаарах хэрэгтэй. Одоо нөгөө сайн гингүүтэй л өдөөлж юм уу ус мөсийн зулгаагаал зарим хүмүүстүүд тэгээд идэв шүү дээ те.
одоо ялангуяа нэг 7-оос 6 7 дугаар ангийн хүүхдүүд ч юм уу. За 6 биш нэг 7 8 8 дугаар ангийн хүүхдүүд бас тэгдэг байж магадгүй. Тэгэхээр аль болох тийхгүйгээр одоо яаж одоо тэр юуг илэрхийлэх вэ гэхээр хамгийн гол нь нөгөө тий би чамд дуртай байгаад байна гэдгийг айгу тодорхой байх хэрэгтэй байхгүй юм. Нөгөө тодорхой байх тусмаа айгу тийм ойлгомжтой. Тэгээд ойлгомжтой зүйлд хүн хамгийн түрүүнд автдаг. Одоо жишээлх юм бол яах гээд байгааг нь мэддэхгүй байснаас би чамд яг юм ээ гэдэг тэр эргэлзээгүй мэдрэмжийг төрүүлэх нь өөрөө хүнд итгэл найдвар өгдөг. Давхар одоо энэ муу юм байна гэдэг тийм ойлголтыг төрүүлэх хамгийн ихний зүйр болдог гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр маш тодорхой үнэхээр яах гээд байгаа гэдэг чинь ийм ойлгомжтой байх хэрэгтэй. Тэгээд айхгүй байх хэрэгтэй. Одоо яг нөгөө түрүүн хамгийн ихэнд ярьжсэн шүү дээ. Хин нэгний крашлж байгаа хүн чинь амар insecure байдаг. Тэр хүний хажууд сандардаг. Одоо тогтолдог, юу хэлэхээ мэдэхгүй болдог гэдэг ч юм уу те. Тэгэхээр аль болох тэр хүнтэй байх цаг хугацааг аяг хэсгэх хэрэгтэй. Ингээд ямар нэгэн байдлаар одоо тэр тухайн хүнтэй өөрийнхөө одоо тэр comfort zone-оос гарах нь шүү дээ. Яаж тэр хүнтэй байж болох уу гэдэг цаг хугацааг үүсгээд тэгээд аль болох тэр хүнтэй байнга цагийг өнгөрөөгөөд эхлээд тэр хүнийг мэдэх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Мэдээд ч юм уу тэр хүний хажууд юм тухтай болж чадж гин үү гэдэг ч юм уу. Тэгэж бас болно. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг юм аль болох амархан байдлаар одоо тийм ингээд өөрийгөө зүгээр илэрхийлнэ гэх юм бол тэр хүнтэй аль болох ойрхон байх тусмаа чи илүү сайн илэрхийлж чадна. Дээрээс нь нөгөө хүн чинь ч гэсэндээ чамайг хүлээн зөвшөөрөх нь арай илүү байна. Яг тэгэхээр чамаа мэддэг болсон. Тэгэж чиний тодорхой байдлыг харж байгаа учраас ч юм уу тий. За манай өнөөдрийн подкаст ингээд өндөрлөж байна. Тэгээд манай ирсэн цочин манай багштаа баярлаа. За зүгээрээ. Та чамтаас ярилцахад таатай байлаа. Ийм сэдвийн талаар өмнө нэг ярилцж байгаагүй. Тэгээд энэ ярилцах тавшаа болгосон баярлаа. Танаа подкастын хамт олонд. За 11-гийн Наран баяр байлаа. За манайх энэ подкаст маань болохоор YouTube дээр тавьж байгаа болохоор like and subscribe. За тэгээд дуусгая да. Outro. Bye.